төлөвлөлт хүртэх зөвлөлийн олонхын саналаар бол энэ удаадаа ногдол ашиг тараалгүйгээр хувьцаагаа худалдаж авъя. Хувьцаагаа буцааж халаасалж авъя гэсэн ийм шийдвэр гаргасан. За манай гишүүдийн одоо санал болгосон болон тооцоолсноор бол Төмөн шууд компани одоо энэ 2025 онд маш их бүтээн байгуулалтын ажлуудтай байна. Тэгэхээр одоо энэ бүтээн байгуулалтын ажилд бол зайлшгүй мөнгө шаардлагатай. Ингээд мөнгө бол гаднаас авах шаардлагатай болно гэсэн банкнаас авах тийм үү. Тэгэхээр банкнаас авахлаар санхүүжилт бас нэлээд өндөр зардалтай. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа тооцож үзээд энэ удаадаа ногдол ашиг тарааха төр азныа. Цаашдаа мэдээж ногдол ашигын бодлогын дагуу бол тараагаад явж болно. Нөгөө талдаа болохоор бас энэ тодорхой хэмжээгээр хувьцаагаа буцаад зарах сонирхолтой ч юм уу тийм хүмүүс байх юм бол бид хувьцаагаа буцааж худалдаж авах энэ одоо нөхцөлөө тодорхой зарлж байгаа. Энэний дагуу болохоор худалдаж авч болж байгаа. Нөгөө талдаа бол компани болохоор энэ байгаа ханш бол ерөнхийдөө бол манай бодит ханшнаас нэлээдгүй бас хямдхан байна гэж үзэж байгаа учраас энийг бол бас энэ зах зээл дээрээс буцааж худалдаж авах нь бас зүйтэй юм аа гэсэн ийм шийдвэрүүд гарсан. Тэгэхээр одоо энэ эдгээ одоо бас энэ дурдсан шалтгаануудын одоо үндсэн дээр ийм шийдвэр гаргасан байна. Тэгэхээр компани одоо эргүүлэг худалдаа авах нөхцөл бол 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний хугацаанд эргүүлэг худалдаа авах гэдэг. Тэгээд 7 дугаар сараас эхлээд одоо энэ оны төгсөл хүртэл явах. Одоогийн байдлаар бол хугацаа эргүүлэг худалдаа авах нь явцын хувьд ямар шиг явж байгаа вэ? Яг нь дөнгөж ихний ажлуудаа хийгээд эхэлж байна. Энэ бас нөгөө нэг тодорхой хэмжээгээр нэг жоохон бичиг баримтны бэлтгэл ажлууд шаардлагатай байдаг юм байлаа. Тэгэхээр одоо тэр нь бол ингээ хангагдсан. Ингээд нэг тодорхой хэмжээгээр бид нэр бол үе шаттай хизээ худалдаж авна гэдэг нь тодорхойгүй. Энийг бол бас энэ тусдаа хүмүүс хариуц шийдэж байгаа ажил. Би бол яг энэ ажилд бол тэр бүр оролцохгүй. Ерөнхийдөө нөгөө 1 тэрбум төгрөгийн хэмжээний хувьцааг одоо ингээд тодорхой хугацаанд аавна. Гэхдээ хизээ аавна гэдэг нь бол бид нар бол олон нийтэд бол заарлахгүй. Энэ бас тухайн үедээ бас компани нөгөө бэлэн мөнгөтэй холбоотой л тухайн үедээ ингээд тодорхой хэмжээгээр худалдаж аваад хизээ дахиж давтаж худалдаж авах нь бол одоо бас яг тэр нь тийм нээлттэй биш. Тийм л юм байна. Ерөнхийдөө худалдаж авах нь тодорхой. Ямар үнээр худалдаж авах нь вэ гэдэг бол зах зээл дээр байгаа энэ юутай л холбоотой. Тооцоотой л холбоотой асуудал. Тэгэхээр дурдсанчлаа мэдээж одоо хугацааны ханш нь бол одоогийн компани одоо яг үн цэнийг бол бүрэн бүтэд илэрхийлж чадахгүй байх гэж үзэж байгаа. Тэгэхээр сүүлийн ханш гарах юм бол мэдээж 2023 оноос хойш компани хугацааны ханш нэг өөрчлөлтгүй одоо нэг тодорхой ажиллаж 350 хувьцаа байгаад байна шүү дээ. Тэгэхээр чинь 350 гэж одоогийн байгаа ханшаар үзэх юм бол бид нэг 200 сая ширхэг хувьцаатай. Тэгээд ингээд үзэх юм бол 70 тэрбум төгрөг байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь бид нар маш их бүтээн байгуулалт хийсэн зөвөр ингээд үйл хөдлөх хөрөнгөхийн тоогоор ингээд метр квадратаараа үзэхэд ч гэсэн энэ бол өөрөө маш одоо тийм хувьцааны ханш бол тийм нөгөө яг бодит үн цэндээ сайн хүрхгүй байгаа даа гэсэн гэж үзэж байгаа. Тэгээ энэ бол компани бизнесийн үйл ажиллагаа бол жил ирэх тусам өсөж байна. Жилийн борлуулалт бол одоо 100 тэрбум даваад явж байна. Тэгээ одоо ингээд өнгөрсөн жилийн байдлаар үзэх юм бол нэг 80 хэдэн тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой нэг 14 тэрбум гарын төгрөгийн цэвэр ашигтай ингээд ажилласан гэж чинь бид нэг 4 жил 5 жилийн цэвэр ашигын хэмжээнд компанийнхаа үнэтэй тэнцүү байдаг ч юм уу те нэг иймэрхүү харьцаанууд харагдаад байна л да. Тэгээд яг ерөнхийдөө нэг одоо зах зээл дээр байгаа одоо энэ ханш бол яг компаниг бол бүрэн илэрхийлж чадахгүй байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр компани одоо 2 дугаар жилийн тайлан гарахад нэлээд ойртой байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтад өндөр хэмжээ анхаарал хандуулсан компани тайлан бол хүлээж байгаа. Тэгэхээр 5 дугаар сарын байдлаар мөн 2 дугаар удирлын эцсээр ихэд одоо компани гүйцэтгэл ямар шүү гарах юм бэ? Яг одоо компани үйл ажиллагаа болон нарийн детальны тоог одоо бас яг хэлж болох хэсгийг би мэдэхгүй байна. Тэ. Ер нь бол тэгтээ нөгөө нэг үйл ажиллагаа бол маш сайн явагдаж байна. Бидний нөгөө төлөвлөж байгаа ажлууд гэх юм бол шууныхаа толгойг бид нэр одоо нэмэгдүүлэхээр юм зорилготой ажиллаж байгаа. Төмөн шууд 3 гэдэг одоо манай төслийн бүтээн байгуулалтын ажил бол барилга угсралт бүтээн байгуулалтын ажил бол нэг одоо нэг 85-аас 90% явж байна. Манай төмөн шууд 3 гэдэг одоо аж ахуй бол өнгөрсөн жилийн одоо 5 сард эхэлсэн төсөл байгаа. Одоо бол ингээд үйл ажиллагаа нь жигдрээд тэндээс одоо тэр аж ахуйгаас одоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд өндөг үйлдвэрлээд ингээд үйл ажиллагаа нь жигдрээд одоо 50%-тэй хүрч эхэлж байна. Нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ маань. За энэ одоо мэдлийн эерэг үзүүлэлт одоо
энэ оны эцэс ихэд бид бол энэ Төмөн шууд 3 гэдэг төслөө бол бүрэн дуусгана. Тэгээд одоо бүрэн дуусгахлаар энэ жилийн хувьд бол манай төлөвлөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ бол тоо хэмжээндээ бол хүрнэ гэсэн юм бодолтой байна. За яг энэ эхний хагас жилийн байдлаар үзэх юм бол өнгөрсөн жилийн үедээ бол адилхан доо тийм дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр компани үйл ажиллагааны 2024 оны үйл ажиллагааны тайлбараас харах юм бол мэдээж одоо Төмөн шууд компани Төмөн шууд 3 төслийг та яаж дуусгах удахгүй дуусгах байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэтэй мэдээж одоо өндөгний үйлдвэрлэл өсөхийн хэмжээгээр хажуугаар мэдээж шууны тижэл болоо одоо өндөгний савлгааны мэдээж эрэлт хэрэгцээ нэмэгдэх баг. Тэрийг бол компани тайландаа гаднаас одоо бүгдийг импортлж оруулж ирж байна гэсэн. Тэрийг дотоод үйлдвэрлэх ямар нэгэн боломж бололцоо. Эсвэл компаниуд одоо хаашны тэр дотоод их төлөвлөгөө байдаг болов. Тэгэл яг шууны аж ахуйн одоо хамгийн том зардал нь бол одоо шууны хоол тэжээл тэжээл байгаа. Энэ тэжээл дотроо бол одоо зарим нэг бид нар өөрсдөө тэжээлийг үйлдвэрлэж байгаа. Манай одоо тэжээлийн үйлдвэр бол одоо зөвхөн Төмөн шууд компани тэжээлийг үйлдвэрлэхээс гадна манай дотоодын бусад шууны аж ахуй эрхлэгч нарын тэжээл болон одоо бусад фермеруудын тэжээлийг бас үйлдвэрлэж нийлүүлдэг. За тэжээл гэдэг маань болохоор ерөнхийдөө олон төрлийн үр тариа байгаа. Энэ олон төрлийн үр тариаг бол бид ихэнх нь дотоодоос худалдаж авч байгаа. Дотоодын одоо энэ тариаллын эрхлэгч газар тариалангийн компаниудаас худалдаж авч байна. За Монголд ургах боломжгүй одоо зарим нэг одоо тэжээлийн ургамал байгаа даа. Жишээлбэл шар буурцаг нэг шахтц те soybean meal. Энийг бол бид бол зайлшгүй импортоор авч байна. Мөн одоо Монголд одоо байхгүй байгаа одоо витамин, минерал эрдэсүүд байна. Шууны тэжээлд зайлшгүй ордог те. Эдгээрийг бол бид нэр импортоор авч байна. Мэдээж шууны тоо толгой нэмэгдээд одоо ихсгийн ирээр хоол тэжээлийн одоо хангамж одоо тэр хүрэлцээ үйлдвэрлэлийг бол бас нэмэгдүүлэх ёстой. Зайлшгүй тэр бол ойлгомжтой. Ер нь бол бид одоо өнгөрсөн жилийн одоо 9-р сараас хойш ингээд тооцоод үзэхэд бид 20 мянган тонн улаан буудаа худалдаж авсан байна. Одоо дотоодынхаас. За энэ тоо маань цаашдаа бол улам нэмэгдээд 50 мянган тонн хүрэх юм. 50 мянган тонн гэдэг бол манай улсын нийт улаан буудаа тариалтын 10% тэнцэх хэмжээ болж байгаа гэсэн. Тэгэхээр бол энэ бол бас нэлийн том одоо худалдан авалт болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ шууны аж ахуй, эрчимцэн аж ахуйнууд ингэж хөгжиж байгаа нь бас нөгөө газар тариалангийн одоо бизнесийг бас ингээд тий бас давхар ингэж хөгжөөлдөг, бас нэг томоохон салбарын худалдан авагч нь ингэж болж байгаа. Ийм одоо байдалтай байгаа. Евразийн чөлөөт худалдааны төр хэсэл одоо удахгүй байгуулагдах шиг байна. Тэгэхээр энэ мэдээж дотоодын үйлдвэрлэлээс Төмөн шуудын хувьд ямар одоо бизнесийн эрсдлүүдийг дагуулж байгаа. Тий, мэдээж энэ Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээрийг бид бол маш их эсэргүүцэж байгаа. Засгийн газрын бодлого бас нэг талдаа зөв, нөгөө талдаа бас их нэг юм зөрчилтэй явагдаад байгаа. Энэ дээр бид бол шууны аж ахуйн холбоо болон хүнсний одоо үйлдвэрлэгчдийн холбоо, үнсчдийн холбоо гэх мэт одоо энэ байгууллагуудаар нэгдээд одоо бас энийг бол засгийн газарт одоо эсрэг байр суурьтай байгаа гэдэг бол маш мэдэгдсэн одоо илэрхийлсэн. Харамсалтай нь энийг одоо бас энэ засгийн газар бас энийг гэрээг хэлцээрийг одоо ингээ батлаад одоо энэ явах янзтай байх шиг байна тий. Миний мэдээллээр бол энэ одоо хэрвээ ингээд батлагдаад Монголд одоо бас энэ татваргүй бараанууд орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бас бид нэлийн эрсдэлтэй болно. Энэ бол зөвхөн одоо Төмөн шууд компани гэхгүй манай шууны аж ахуй цаашдаа одоо хүнсний үйлдвэрлэл бол бас нэлийн тийм эрсдэлтэй байдал ийм орох хандлагатай байгаа.